Шинтгэлийн хараалтын агентлагийн төвшөнд тэгээд ямнаас дээгүүр их мэдлийн хэрэгжүүлэх гэж ядаад байна. Тэгэхээр энэний статусыг бол дэж одоо өргөжих хэрэгтэй байна. Газрын зүгээс бол 120 тийм концессийн одоо журмаар хэрэгжих төслийн жагсаалт бол гаргацсан байгаа гэж бид нэр өчтөр өнөөдөр зөндөө ярьсан тийм ээ. Тэгээ энэ дэр би өөрөө юу гэж бодоод байна вэ гэхээр яг концессийн тухай ойлголтыг одоо энэ төсөл хэрэгжүүлэх гэж байгаа хувийн компаниудад бүрэн өгөөгүй юм болов. Учир нь юу гэхээр бид нар өнөөдөр төсвийн хөрөнгө оруулалтаар ингээд юу төсөл шалгаруулад хувийн компаниуд санхүүжилт аваад ингээд хөрөнгө оруулалт хийдэг. Дээр нь төсвийн хөрөнгө оруулалт дотроо эргэн төлөвлөх нөхцөлтэй хөрөнгө оруулалт гэж байдаг. Тэгтээ зэрэг ингээд 120 жагсаалтыг гаргаад 1-2 жилийн дотор хэрэгжүүлнэ гэж жагсаалтаа өгсөн компаниуд маань энэ сүүшнэстэй ойлгоогүй, мөн чанараа ойлгоогүй учраас тэр эргэн төлөвлөх нөхцөлтэй төсвийн хөрөнгө оруулалтаа андуураад тэр концессор одоо юу гэдгийг төсөл хэрэгжүүлчихэд эргээд одоо сангийн яамнаас мөнгө аавна гэсэн ойлголтоор ингээд жагсаалтанд юугаа өгсөн байгаа байхгүй төслөө. Тийм учраас энэ тал дээр ер нь яг үүнийг хариуцж байгаа те энэ тал дээр одоо шийдвэр гаргах төвшин дээр сангийн яамны маань эрх мэдэл хууль эрх зүйн хүрээндээ ямар шухан байна уу? Түрүүн жаргал сайхан гон санал болгоод байгаа тэр банк орондын зах зээл төгжигчээд байгаа мөнгийг бол эргэлтэнд оруулнаа. Тэгэхээр би бол юу хэлээд байгаа гэхээр зөвхөн төр засаг нь хариуцлах хүлээхгүй. Нөгөө талдаа хувийн хвшлөөр хариуцлах хэрэгтэй, хүлээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл сангийн бодлого явуулж байгаа байгууллага бол улс төрийн байгууллага. Мөнгөний бодлого явуулж байгаа байгууллага бол улс төрөөс хараад бис байгууллага байхгүй. Гэхдээ Монгол улсын эдийн засаг өөрөө юугаар онцлог вэ гэхээр мөнгөний бодлогоор нийт эдийн засгийн бодлогод нөлөөлдөг нөлөөлөл нь аюу бага байгаа. Тийм учраас бид нар сая энэ хямралтай холбогдуулаад төв банкны одоо арилжааны банкны тухай хууль дээрэс нь хадгаламжийн даатгалын тухай хууль ийм хуулиуд яригдаад төв банкн дээр бол тэр хууль нэр ямар зүйл оруулсан гэхээр ерөөсөө санхүүгийн зөвлөлт зүйл байгуулах тогтвортой байдлын зөвлөл. Сангийн сайд Монгол банкны ерөнхийлөгч санхүүгийн зохицуулах хорооны дарга нарын байнгын ажиллагаатай хуучлагдсан институт бий болсон. Байнга одоо мөрөөдлийн хувийн хвшил өөрөө санхүүжүүлэх юм бэ гэдэг нь бол илүү тодорхой болно гэж. Макро төвшөнд энэ эрсдлийг хаасан эрсдлийн хороо ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр тийм хороог байгуулах эрх зүйн үндэс дэд бүтцийг бий болгох юм бол тэр хүнийг насаар нь удам судраар нь хараахгүй зүхгүй ажлаас нь халахгүй юм хариуцлага. За дараагийн нэг асуудал нь болохоор манайх монголчууд бол яг төлөвлөлттэй төсөвтэй холбогдлолтой асуудал байна. Бид нар дотоод баланс сайн гаргадаг. Гэтэл өнөөдөр манай эдийн засаг гадаадтай маш их холбоотой болчихлоо. Хэд хэдэн одоо 4 5 8хан бүтээгдэхүүнээс манай эдийн засаг ерөөсөө хамаарч байгаа. Тэр 8 бүтээгдэхүүний үн дээшээ доосноо болж бидний эдийн засгийн өсөлт, бидний ядууралт энэ бүх асуудал холбогдож байгаа. Тэгэхээр манай гадаад төлбөрийн тэнцлийг гаргах асуудал бол гүйцэтгэлийг Монгол банк хийж байгаа. Төлөвлөлт нь бол үнэхээр одоо сэтгэлд хүрэхээр хийгдэж чадахгүй. Хүмүүс бэлэн мөнгө тарааснаар нэгдүгээр хүмүүсээ залхуу болгож байна. Хоёрдугаарт инфляцийг нэмэгдүүлж байна гэж байна. Тэгвэл эрчим хүчний хэрэглээг дамжуулаад энэ бэлэн мөнгө олохоо болоод эрчим хүчний хэрэглээг дамжуулж өгвөл яасан бэ? Өөрөөр хэлбэл цахилгааны үнэ буулгах байдлаар. Тэгэх юм бол хэд хэдэн даваа тал гарна. Нэгдүгээрт хотын агаарын бохирдол буурна. Магадгүй 90 мянган зарцуулж байгаа мөнгө бас буурах баг. За тэгээд жижиг дунд үйлдвэрлэлийг нэлээд дэмжих болов гэж бодож байна. Маш олон төлөвлөгөө байгаа боловч Монголын 3 сая орчим хүн амыг нэгтгэсэн алсын хараа эрхэм зорилго гэдэг зүйл энэ төлөвлөгөөнүүдээс дутаад байна. Яам тамгын газар компаниуд, хувийн компаниуд бүгд алсын хараатай, бүгд эрхэм зорилготой. Гэхдээ улсын хэмжээнд 3 сая хүнийг нэгэн үзүүрт чиглүүлсэн алсын хараа эрхэм зорилго бол байхгүй байгаамаа. Тэгэхээр манай бодлого боловсруулагч нар, хууль тогтоогч нар Монголын 3 сая хүн амыг өрсөлдөх чадвартай нэг зорилготой болгохын тулд энэ алсын хараа эрхэм зорилго гэдгийг тодорхойлж тавих хэрэгтэй.